сайн байцгаана уу? Та бүхэндээ гигийн тунгалагын сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд соёл урлагийн их сургуулиас бэлтгэн хүргэдэг Swiss podcast маань эхэлж байна. За энэ удаагийнхаа бид зочноороо Улсын драмын эрдэмийн театрын жүжигчин, соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулийн найруулга жүжиглэх урлагийн тэнхимийн багш, ардын жүжигчин Самбуугийн Сарантуяа багшигаа урьж оролцуулаад байгаамаа. За сайн байна уу та? Сайхан уу? Сайхан намарч чинь, сайхан намарч чинь уу? Сайхан. За тэгэхээр өнөөдөр та битгаар ярьж байгаа подкастын гол сэдэв бол театрын урлагийн тухай залуучуудад хандах үгээ гэсэн энэ сэдвийн дор ярих юм аа. Тэгэхээр би бол бодож байгаа Ахмад сайхан уран бүтээлч, тэгээ бас сургууль хүмүүжүүлэгч багш хүний хувьд одоо өөрийнхөө сайхан туршлагаас тийм ээ өнөөдөр амжилтанд хүрсэн туршлагаасаа оюутан залуустаа бас сайхан сургаалынхаа үгийг хайрлаад дэм болоод тийм ээ ийм сайхан яриа өрнүүлье гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр би одоо 10 хэдхэн настай Сарантуяа гэдэг тэ охин театрын урлагт дурлаж байсан тэр үеэс эхлээд яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Яг манай сургуулиас ийм Swiss podcast гэсэн энэ одоо сошиалор илүү одоо залуучуудад маань хүрэх бах тий. Энэ юу явуулж байгаад бол би маш их баяртай байгаа. За өнөөдрийн хувьд гэхэд залуучуудаа өнөөл танхимдаа ярьдаг юм аа бас дахин ярих болох нь. Гэхдээ бас яг өөрийн чинь хэлснээр өөрийнхөө ажиллаж байсан туршлаган дээрээ тулгуурлаад гэвэл бас илүү одоо оюутнуудад маань төгсөөд гарсан залуучуудад маань өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж энэ театр урлаг гэсэн энэ том одоо гал голомт руу тэмүүлж яваа, зорж яваа энэ залуучуудад бас хэрэг болох болоо гэсэн үднээсээ бас хэд гурван жишээг хэлнэ. Яагаад би энийг жишээ гэж яриад байна уу гэхээр ер нь уран бүтээлч хүний бидний театр урлагаар одоо урлагийн жүжигчд болох бидний хамгийн гол зарчим бол амьдралаас олж авсан туршлага дээр тулгуурлаж одоо яг дүрдээ ханддаг тийм ээ тэр дүрийг бий болгож ажилладаг. Тийм учраас би бас яг энэ зарчмаар ажиллаж байсан ганц хоёр жишээг бас залуучуудаа хэрэг болох болоо гэдэг үднээсээ ярьж өгөхийг хичээнэ. Тэгээд манай одоо залуу уран бүтээлчид маань, оюутнууд маань бас хэдийгээр багш маань тэнхимдээ ярьдаг ч гэлээ гэсэн бас нэг арай өөр өнцгөөс утсан дээрээсээ ингээ подкаст хэлбэрээр бас сонсоод авахд бас илүүдэхгүй болов гэж ингэж бодож байна. За хувь хүн миний хувьд бол би ер нь бол нэг тийм айхтар нэг нарийн нандин хүнд онцгойрох тийм түүх бол байхгүй. Бас л яг уу зүгээр хүүхдүүд насны хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл ямар байдаг вүлээ те. Яг л тэрүүгээр л явж байгаа л яг жүжигчний ангидаа бол орсон. Тэгэхдээ нэг юм сонирхолж хэлэхэд бол би энэ хүсэл мөрөөдөлтөд бол тууштай байсан юм шиг байгаа юм. Тийм ямар нэгэн байдлаар за тэгвэл тэгнч гэдэг юм уу, ингүүл ингэнч гэдэг юм уу, чадахгүй бол тэгнэж гэдэг юм уу. Надад ерөөсөө тийм бодол бол орж ирдэггүй. Нэг л би жүжигчин л болох хэвээр л гэл нэг л бодцсон нэг талаараа жоохон мангардууч юм уу те эрсдлийг тооцдгоо тэгэл яваад байсан. Тэгээд миний үед бол тухайн үед улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги гэдэг байсан. Тэр чинь болохоор 4 жилд нэг удаа авдаг байхгүй тий. 4 жилд нэг удаа авна гэдэг чинь одоо айгүй их тийм одоо яг ийм хүсэл мөрөөдөлтэй залуучуудад бол үнэхээр бас айгүй хэцүү. 4 жил хүлээж иж. Тэгтэл тэр хооронд чинь нас яваад өгнө. Тэр хооронд чинь өөрийн бодол санаа бас өөрчлөгдөөд явчихна. Эсвэл жоохон тэр хугацаанд ажил хийж байгаа тэр чигтээ явж хаашаа. Тий, яваад мэрэгчл сонгоод явчихна. Тэгтээ энэ бас яг их тийм нэг сорилын жил юм шиг нэг бодлын тийм ээ. Тийм байсан. Тэгээд эхний удаа шалгалтаа өгөөд тэнцээгүй юм. Би тэнцээгүй. Тэгжээтэл яагаад тэнцээгүй гэхээр би чинь 9-р ангид байсан байхгүй юу? Сургуулиуд төгсөөгүй 10 жилээр төгсөн шүү дээ. Нөгөө 4 жилээ тооцчоод 9-р ангидаа очиод шалгалт өгсөн чинь одоо манай ангид байсан Долгор Сүрэн их мундаг жүжигчин байсан шүү дээ. Таня жүжигтөр сайн мэднэ тий. Бид хэдийг чинь бас яг тийм одоо 10 жилийн сургуулиас ирсэн гэд
ингээд нэг хойшлуулж ирсэн. Тэгээд за миний одоо энэ ч одоо ингээ өнгөрлөө дахиад одоо 4 жил гэдэг чинь дараа жил нь би 10-аад төгсөн. Тэр хооронд 3 жил те ийм болох юм байна да гэж бодож ирсэн чинь айгүй азтай 10 төгсдөг жил 2 жилд нэг удаа авахар болцсон. Тэгээд дахиж шалгалтаа өгөөд тэгээд тэнцээд багшийн дэдийн кино драмын ангид ороод 80 онд төгсөөд 80 оноос хойш өнөөдрийг хүртэл одоо театрта жүжигчнэр ажиллаад ингээд явж байна да. Тэгээ би өөрийгөө бол маш их азтай гэж боддог. Тэр үед одоо манай яг мэрэгчлийн багш бол ангийн багш маань Хайнцан гэж хүн байлаа. Одоо Монголын театрын музейг яг үүсгэн байгуулах санаачилсан мундаг хүн шүү дээ. За яг мэрэгчлийн ур чадвар дээр бол Мөнхтөрч багш маань Мөнхөө багшийн гараар орж Мөнхөө багшийн одоо алтан сургаалыг сонсож жинхэнэ жүжигчний стаагаас яа хүртэлх юмыг бол тэр багшаасаа л авч байлаа да. За тэгэл одоо них одоо олон түүх бол байхгүй ерөнхийдөө бол иймэрхүү маягаар л явж байгаа л энэ жүжигчний мэрэгчлээ сонгосон доо. Одоо эргээд бодоход одоо багшийн хэлжсэн тэр үг л миний одоо яг энэ жүжигчин болох гэдэг юм тайзан дээр дүр бүтээхэд яг энэ жанжин шугам болд юм а гэсэн тийм сайхан өгнүүд бас хүнээс одоо уран бүтээлчдийн зүрхэн сэтгэлд хоногшоод үлдсэн байдаг шүү дээ багш нарын сайхан өгнүүд сургаалууд тийм ээ. Тийм. Би бол боддгийн Мөнхөө багш маань бид нарыг юмыг багаас нь яг их суураас нь одоо хандах хандлагыг бол Мөнхтөрч багш маань бол айгүй сайн тавьж өгсөн. Тэр үүднээсээ одоо ч гэсэн би яг оюутнуудтай ажиллаж байхдаа багшийн маань тэр хэлж сургаж байсан тэр л одоо замналаар одоо бас оюутнуудтай бол ханддаг. Багшийнхаа хэлж байсныг өшөө илүү одоо бүр ийм боловсронгуй болгох ийм одоо хүсэл эрмэлзэл бол надад бол байдаг. Тэгээд яг ингээд за яг л энэ л яг багш маань миний тарих толгойд их зөв суулгаж өгчтэй гэж баярлж явдаг юм юу гэх юм бол ерөөсөө судалгааны ажил. Судалгааг бүр этүүд хийсэн ч судалгаа хийлгэгдэг байсан бид нараар. Тэгээд тэр битээл этүүд хийсэн ч бүр ингээд бичвэрийн ажлыг бол хийлгэгдэг байсан. Тэр л юугаараа би ч гэсэн одоо бас яг ингээд уламжлагдаал ингээд явдаг. За ер нь бол жүжигчний мэрэгжил гэдэг чинь бол ганц удаа ширээний ард суугаад одоо яадгийн сонсож мэдснээрээ цаашаага болчдөг ийм мэрэгжил биш шүү дээ. Тийм ээ. Улам л одоо өөрөө өөрийгөө энэ жүжигчин гэдэг мэрэгжлийг эзэмшиж л байгаа бол дандаа л боловсруулж хөгжүүлж явах хэрэгтэй. Ер нь хүмүүс ярьдаг шүү дээ. Жүжигчний мэрэгжил гэдэг бол конторгүй ажил гэж. Тийм ээ. Конторгүй ажил. Энийг бодоод үзэхээр нэрэл тийм байгаа юм да. Ямар нэгэн шинэ уран бүтээл дүр авчгаал ажиллаад явж байхдаа бид нар чинь автобусанд явж байсан ч тэрийгээл бодон дэлгүүртээ очрлоо зогсож байсан ч тэр тухайгаа бодж л байдаг, амьдралыг ажиглаж харж л байдаг тий. Тэгэхээр бол байнгын ингэж өөрийгөө одоо тэр энэ ажилдаа бэлэн байлгахын тулд завгүй ингэж тарих толгой нь бол ажиллаж байдаг. Ийм л мэрэгжил шүү дээ. Энийг л одоо би бас залуучуудаа ойлгуулах гэж их л хичээдгийн. Гэхдээ манай залуучууд бол мундаг шүү дээ бас. Ер нь бол бас сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж яваа, ихтгэл найдвартай өнөөдөр тодорхой хэмжээгээр энэ гал тогоонд байр сууриа эзэлсэн олон сайхан одоо залуу уран бүтээлчид бол иргэн тойрон зөндөл биш шүү дээ. Тийм ээ. Тий, таныг хэлснийг бодоход яг оюутан байх үе бас санаанд орж ийн л та. Утаагч маань, Ортнасан багш маань хэлдэг. Цохиолоо авчаал, автобусанд ч гэсэн миний хөө ингээл босоод явж байхдаа бодоод явжээ. Дотроо хилээл явжээ. Гудамжнаас ингээл алхаа сургууль руугаа эргэж байхдаа ингээл өөртөөгөө яриад л те бодоод л дахин бодожээ гэл тэгдэг байсан. Нэрэл автобусандаа явхдаа гудамжаар явхдаа бодоод явдаг байсан. Тэгээ энэ бол ерөөсөө уйггүй бас тэр уран бүтээлчийн хөдөлмөр тий ухаан бас шаардж байгаа тийм зүйлүүд тэгэлгүй яг ер нь бол бид нар ч нь бол яг нэг Орос школ гэж яриад явдаг тий. Тэгээ гол суурь жүжиглэх одоо арга зүй бол Станиславскийн систем дээр суурилж явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээс нэг чухал үг байдаг байхгүй юу? Жүжигчний жүжиглэхүүн одоо хоёр юм арга зам байдаг. Нэг нь
өөрөө өөртөөгөө ажиллах, жүжигчин дүртэйгээ ажиллах гэх тийм. Тэгэхээр энэ жүжигчин өөрөө өөртөөгөө ажиллах энэ одоо суур хэвшлийг олгохын тулд л багш нар маань яг энийг хэлж зөвлөж ингэж энэ одоо дадлал руу хувь оюутныг бид нарыг одоо оюутан байхад те оруулах гэж ингэж хичээдэг байсан. Ер нь бол жүжигчин өөрөө өөртөөгөө ажиллана гэдэг бол яг дүрийг дүр хүнийг өөрөөсөө ангид яг ямар дүр хүн бэ гэдгийг гаргахад л маш их одоо тулгуур болох ийм зүйл юм л да. За яг зүгээр ингээ харамсалтай ингээд ер нь зарим юм дээр ингээ хараад байхад бол жүжигчний ажлыг жаахан хурам өчөд ойлгоод зөвхөн хідэн үгэн дээр ажиллачаад ч юм уу зарим нь ч одоо бүр ажиллах нь мэтэл нэг хэдэн үг харчаад гарахтай нэг ч юм уу юмнууд ингээд энэ тэнд маш л олон юмнууд дээр явж үзлээ. Ялангуяа одоо кино шин дээр очиход бол зохиолоо ойлгоогүй тийм байдлууд бол нэлээд харагдах юм. Тэгээд энэ жүжигчин өөрөө өөртөөгөө ажиллана гэдэг чинь чи өөрөө хүлээж авсан тэр зохиолтойгоо зохиол дотор байгаа дүр хүнтэйгээ дүр хүнээ хэрхэн амьлуулах тэр тал дээр л чи өөрийгөө бэлэн байлгаж байгаа жинхэнэ мэрэгжлийн ажиллагаа юм а гэдгийг одоо манай залуучууд маань бол маш сайн ойлгох хэрэгтэй. Яг хөө зүгээр судлаачид ярьдаг л да залуу уран бүтээлчид эхний 1 2 3 бүтээл дээр ч юм уу өөрөөрөө гүйцэтгэд явцдаг тий. Тэндээс яг жүжигч өөрөө ойлгох хэрэгтэй байна. Тэнд бол яг жүжигчний нөгөө гүйцэтгэл амьдрах юмыг бол хийгээд байна. Гэхдээ одоо тэр чинь насаараа дандаа тэгж яваад иж болохгүй шээ. Тийм ээ. Тэгэхээр одоо нөгөө жинхэнэ нөгөө дүрлүүгээ яаж хандах вэ гэдэг дээр л яг энэ алтан сургаал байна. Жүжигчин өөртөөгөө ажиллах ёстой. Жүжигчин дүртэйгээ ажиллах ёстой гэдэг бидний одоо яг энэ за харах зүй дотороос лоозогнож явдаг маш чухал үг бол энэ юм аа. Энийг одоо тэгээд залуучууд маань бол маш сайн бодож ажиллах хэрэгтэй. Эний хамгийн суур элемент нь л нөгөө судалгаа. Тийш тийм. Ерөөсөө судалгаа дутуу төлмөг ол хийж байгаа зүйлүүд нь ерөөсөө ажиглагддаг тий. Зөвөр өнгөц хандж байгаа. Зохиолд өнгөц хандж байгаа тий. Дүр дээр өнгөц хандж байгаа тийм зүйл ажиглагдаад байдаг штэ тий. Одоо өөрөөр хэлэх юм бол би сургууль төгсөж ирчээд миний мэргэжлийн багш мөнгөтөрж авах байсан гэсэн штэ. Тэгтэл манай театр дээр бол нөгөө уламжлагдаж ирсэн багшаавын холбоо ингээд тогтоож ажилладаг. Тийм уламжлалтай одоо ч гэсэн тэр нь байгаа л да. Тэр юугаар бол одоо бас сувдгай намайг одоо шаваа болгож аваад өнөөдрийн хүртэл багш битээр бол одоо яг л багшаавын холбоо маань үргэлжлээл одоо театрын уран бүтээл олон нийтийн ажил бүх юмн дээр бол ингээд одоо багшаасаа би суралцаал ингээл явж байна. Тэгээд тэрэн дээр өөрөөр хэлэх юм бол энэ театрын энэ үйл ажиллагаа бол залуу уран бүтээлчийг нөгөө мэрэгшүүлэхэд тий мэрэгшүүлж сургахад одоо Ахмад үеийн уран бүтээлчдийн тэдний дэмжлэг тусалцаа тий жүжиглэх ажил гэдэг чинь тийм амар юм биш шүү дээ. Ер нь бол тий хэцүү шүү дээ тий. Одоо жишээ нь ингэ л дээ. 10 жилийн найзуудтайгаа уулздаг ч юм уу нэг юм болоод ингээд суугаал байж ахт чи манай ангийн одоо ганц жүжигчээ ирлээ. За нэг жүжиглээд тэгээд айгуу ярьлаа. Тий бүр тэгээд идэг байхгүй юу. Тэгээд тэрэн дээр би бодоол яагаад ингэдэг юм болоо. Тэгээ энэ одоо зарим нь бол за гэл ингээл гараал үзүүлдэг юм шиг байгаа юм. Тэгэхээр би энийг яагаад ингэж яриад байна вэ гэхээр үнэхээр жүжиглэхүүн ухааны одоо тэр арга зүй өөрийгөө тэрэнд яг хэр бэлдсэн ямар замналаар явж байгаа тий энэ бүхэн болвол яг олонний доторч гэсэн жүжигчин болж байгаа жүжигчин хүмүүст бол ботгол ёстой асуудал байхгүй юу. Дээрээс нь бид нар энэ бол хөндлөнгөөс харсан хүн юу гэдгийг одоо тэгэл гудамжны жаргон ярианд хүртэл одоо бидний мэрэгжил хэлэгдээ явчихдаг шүү дээ. Гэтэ жүжээдээ жүжиглээдээ гэдэг. Айгүй эмзэг хүлээж авдээ шүү дээ тэр чинь. Тэгэхээр тийм юм хилүүлэхгүй тулд үнэхээр хүний зүрх сэтгэлд хүрсэн үнэн байдал тий чиний хийж байгаа дүр өнөөдөр яг тэр хүнийг эзэмдэж авч чадах юм бол
худлаа тоглож байсан жүжээдэ гэдэг, жүжиглээдэ гэдэг үг бол яагаад ч гарахгүй. Тий. Энийг бас одоо залуучууд маань айгүй сайн бодох хэрэгтэй. За тэгээд би театрт ирснээс хойш түрүү ярьж байгаа дундуур нь орчлоо шүү дээ. Ингээ хальдаг шүү дээ. Багш хүний мэрэгчлээ өгч юм уу ааши. Нэг юм хэлмээр санагдсан. Дахиад нэг өөр юм ярих гал тий. Тэгээ сувтаа багшийн маань нэг дүр дээр ажилладаг айгүй сайхан юм мундаг одоо юу гэдгийг яг өөрийнх нь аргачлал тий. Би нөгөө та багшаасаа асуужсэн байхгүй. Ерөөсөө жүжигчин хүн гэж юу нь яг ямар байх хэвтэй юм бэ багшаа гэхэд багш хэлжсэн байхгүй юу. Тэр хүн хамгийн түрүүнд өөрийгөө мэдрэх хэвтэй. Тэ? Зүгээр л уран бүтээлч хүний ажил, одоо жүжигчин хүний ажил гэдэг бол бусдад бол айгүй сайн сайхныг өгдөг, үлгэрлэн дуурайх одоо сэтлийг өгдөг ийм сайхан мэрэгжил шүү дээ. Тэрийг авсан байлаа гэхэд чи эхлээд өөрийгөө мэдрэх хэвтэй. Чи үнэхээр чамд жоохон ч гэсэн авьяас байна уугүй юу гэж. Тийм ээ. Хэрвээ тэгээд авьяас байх юм бол хэрвээ чи тэгээ энэ мэрэгчлийг сонгож байгаа бол дүр аваад ажиллахдаа хамгийн түрүүнд судалгаа маш сайн хийх хэрэгтэй. Энэ судалгаан дээр хамгийн гол нь юу байх вэ гэхээр чи тархин ажил бол тухайн дүрийн одоо тухайн нөхцөл байдал, нийгмийн байдал тийм ээ. Тэр битгийл тухайн дүрийн одоо сэтгхүү тал нь сэтгэл зүй тал нь тийм ээ ямар байна. Энэ бүх юмыг нэг ч юм алгасахгүйгээр судлах хэрэгтэй. Энийг судлахад чамд юу хэрэгтэй вэ гэхээр мэдлэг хэрэгтэй. Их юм унш, их юм үз, их юмыг хооронд нь харьцуул, өөрийн дүгнэлт үнэлгээгээ гаргах гэсэн ийм зарчмыг баримталдаг. Ингээд бүх юм нь гараад ирсний дараа чи одоо өдөр шөнөгүй уйггүй хөдөлмөрлөх хэрэгтэй гэж. Энэ л ерөөсөө жүжигчний мэрэгжил юм аа гэж багш маань хэлдэг, сувтаа багш маань. Тэгэхээр би ер нь их азтай. Хоёр сайхан хүний одоо яг те өөрсдөө яг энэ уран бүтээлийн юугаар замлаараа яваад ямар юмыг мэдэрч ямар алдаа оноон дээрээс өөрсдөө босч ирээд одоо хүмүүст яг энэ юм хэрэгтэй юм шүү гэдгийг гаргаж өгч байна уу те. Тэр болгоныг хамгийн анхал сонсдог хамгийн азтай хүн багш нартай маш их баярлаж явдаг. Тий. Одоо жүжигчин хүн байнгын дасгал хөдөлмөр хийж яг дуучиж гамшдаг шиг байнгын дасгал сургалт хийж байнгын хөдөлгөөнд дуу хоолой гэдэг ч юм уу тий. Ер нь байнгын дасгал сургалтын үр дүнд тэр одоо чадвар бас бий болж байна. Нэгэсэндээ хөдөлмөрийн үр дүнд гэж тийм ээ. Тий. Ер нь жүжигчин хүний ажлын үр дүн бол ерөөсөө л оюутан ахуй цагаас эхлээл дасгал. Бас дахин дасгал Владимир Ильич Сарнбаяа гэдэг үг байна. Энийг бол би оюутнуудаа бол маш сайн хэлдэг. Ер нь дасгалаар дамжиж энэ юу гэсэн үг юм бэ гэхлээр жүжигчин хүн өөрийн одоо өөрөөр хэлэх юм бол хөдөлмөрийн баг зэвсэг бол тэр хүний бие байдаг. Тийм ээ. Ер нь манай ахмадууд одоо манай алдартангууд хэлдэг манай сургууль хүмүүжүүлэгч нар ч гэсэн зааж сургаж ирсэн өөрөөр хэлэх юм бол жүжигчин одоо нэг баримлын шавар шиг байх хэвээр тий. Энэ нь баримлын шавраар бол ямар ч юм хийж болдог шиг жүжигчин хүний бие нь болоод тарих толгой нь оюун ухаан нь бүх юм нь яг тэр баримлын шавар шиг чи ямар ч нөхцөлд ямар ч дүр дээр ажиллахад өөрийгөө бэлэн байлгах хэрэгтэй. Энэ бэлэн байлгахын үндэс нь бол дасгал сургуульд байх ёстой. Тэгэхээр би энийг бол 100% дэмждэг. Ер нь манай одоо сургуулийн ур чадварын одоо жүжигчний уран чадварын заа харах зүйч гэсэн ер нь энэ дээр бол суурилж явдаг. Гэтэ энэ агуулгыг алдагдуулахгүйгээр багш өөр өөрийн аргачлалаараа бас их дасгалын юмнуудыг бол хийлгэж байгаа харагддаг. Ер нь жүжигчин найруулагчид за дасгал хийх нь бол ойлгомжтой, зайлшгүй шаардлагатай зүйлс юм гэдэг. Гэтэл бас унших асуудал жоохон хоцрогдоод идэг тал байдаг тий. Тэгэхээр энэ бол уншихгүйгээр бол хязгаарч сэтгэхгүй гэж байгаа тийм ээ. Тийм шүү дээ. Зод түрүү нөгөө миний хэлээд байгаа судаагшаас ганц олж авсан юм бол тархи ажил бол тий. Чи юу ч уншихгүйгээр, юу ч мэдэхгүйгээр яаж одоо энэ бичигдсэн байгаа дүр хүнийхээ амьдралыг судалж дүр хүнээ бий болгож ирэх юм бэ. Энэ дүр хүнийг бүрэн гүйцэд судлаагүй ээжиж тэр хүний өмнөөс үг хэлнэ гэдэг бол гэмт хэрэг.
Ерөөсөө гэмт хэрэг чинь. Тийм биз дээ. Нөгөө годомч нь бити жүжээдэ гэдэг юм их суурийг гаргаж ирэх байхгүй юу? Ерөөсөө энэ бол тэгтээ цэвэр бид нараас шалтгааллах. Тэгэхээр одоо манай оюутнууд маань, залуучууд маань бол энэ судалгаа хийн гэдэг асуудал дээр бол би бас нэлээд сайн яадаг баха гэж бодож байна. Ягаад гэвэл би оюутнуудаа нэлээд жоохон чанга талтай байдаг. Өөртөө л чанга штэ. Чаавс тэгээд бид нар чанга байж чадж байгаа ч юм уу, ч юм уу мэдхгүй. Тэгтээ одоо энэ харалтаа манай одоо өнгөрсөн нөгөө ковидын жил гээд нодлонгийн өнгөрсөн жилийн төгсөлтийн хүүхдүүдэд маань бас жоохон хэцүү хүндрэлтэй байлаа шүү дээ. Гэлээч гэсэн энэ хараа их сайхан бүтээлүүд гарчсан шүү дээ. Дайны цэцэгс байна, амьгүй албат байна, болроо гших, энэ одоо ариун жолоо гших ангийн төгсөлтийн байна, тэр цус хуран байна, дэлгэр буян багших. Энэ дундуур манай анги бас зохиж яваа шүү дээ. Шидэт авчир гээд бас яг нөгөө курсын жүжиг, хүүхдийн жүжиг явдаг. 3 курст явдаг тийм ээ. Тий, харамсалтай бас тоглож чадаагүй. Тэгтээ яах вэ? Нэгэнтээ хийцэн юм чи ямар нэгэн одоо сайхан цаг ирээд нөхцөл бололцоог хангагдах юм бол хүүхдүүдийнхээ уран бүтээлийг бас сургуулийнхаа оюутнуудад болон багш сургууль хүмүүжүүлэгчтэй үзүүлж тайлагнана л гэж бодож байгаа шээ. Хоёлаа нэгэд гоо жүжиг ярьсных дүр дээр ажиллах ажиллагааны талаар бас танаас асууя гэж бодлоо л да. Ер нь жүжигчин хүн тайзан дээр дүр бүтээх, дэлгэцэнд дүр бүтээх хоёр хэр ялгаатай юу гэж? Ялгаатай. Ерөөсөө энэ бол жүжигчин хүний өөрийнх нь одоо би ямар жүжигчин хүн бэ гэдгээ одоо илэрхийлэх энэ хоёр арийн хоёр тавцсан. Энэ бол тийм ээ. За жүжигэн дээр бол эхнээсээ бид нар чинь дүрийнхээ зохиолын задаргаагаа хийгээд ингээд найруулагчтайгаа сууж агаад тий дүрийн судалгаагаа гаргаад сценээр нь нөгөө л задаргааны маш олон юмнууд хийгддэг шүү дээ тийм ээ. Оюутнууд маань залуучууд маань бүгд мэдж байгаа. Тэр болгоныг хийчээ тэрнийхээ дараа дүрийнхээ юмнууд руу ороод нэлээд урт хугацааны мэрэгжлийн театр дээр бол бид нар чинь ер нь сар гаруй 45 хоног энэ судалгаагаа хийж дараа нь босож хөдөлж тэгээ тайз руу гарч иж энэ бол тухайн дүрийн одоо юу бол өөрт өмсөгдөж эхэлдэг тийм ээ. Гэтэл дэлгэцэнд бол яг ийм урт хугацааны ийм одоо задаргаа буюу одоо энэ судалгааны ажиллагаанууд бол үргэлжилж явагддаггүй. Манай Монголын нөхцөлд бол яг хөө дээхэн үед бол би бас ганц нэг тийм юу бол харж байсан. Өөрөөр хэлэх юм бол Мөнх тэнгэрийн хүчин дор кинон дээр явж байхад яг жүжигчтэй ажиллах ажиллагааны найруулагч гээд Дорц самбуугаа явжсэн. Тэгэхэд нөгөө Дорц самбуугаа ч нөгөө театрт байсан учраас театрт яг ингээд жүжигэн дээр ажиллаж байсан учраас багшийн тавьж байгаа шаардлага ажиллагааны юу бол биднэрт аюулгүй ойр байсан. Маш ойрсон. Кинон дээр ингэх юм байна шүү. Ягаад гэвэл хамгийн аюултай юм нь юу байсан гэхэд кино чинь нөгөө нөхцөл байдлаасаа шалтгаалаад сцений за одоо 1500 сцен байлаа гэхэд өнөөдөр сцен 7-г авсан бол маргааш 300-ыг нь авчих жишээ. Тийм ээ. Ингээд өсрээд нөгөө нөхцөл байдлаасаа цаг агаарын байдал за он цаг гэл нөгөө өгөгдсөн нөхцөлийн бас нэг юмнууд байгаад байна шүү дээ, тийм. Тэгэж авдаг. Тэгэхэд энэ тохиолдолд дүрийн дотоод шугамыг алдагдуулахгүй байхаар би дааж буюу яг найруулагчтайгаа бүрэн гүйцэд ажилласны дараа л чи энэ дэлгэцийн бүтээл рүү орно гэхээс биш шууд өнөөдөр үг аваад ингээл явж байгаа хүмүүсийг би зөндөө харсан. За гэцүү байдгийн шүү хүүхдүүдээ онох нэг нь ондгийн. Гэхдээ энэ бол амжилт биш. Энэ бол амжилт биш. Зүгээр нэг повезло аз тохиох тий яг хуу жүжигчний ажиллагааг мэддэг учраас тэрүүхэндээ гүйцэтгэхэд л өнгөрчихөж байгаа. Бидний хийж ажиллаж байгаа юм бол тухайн зохиол дотроос дүр гаргах тий дүр хүн гэдэг бол чинь ерөөсөө намайг энэ хорвоод саран туяа нэг л хувь байгаа ш. Тэрнтэй адилхан чиний ажиллаж байгаа дүр нэг л байх хэвээр. Тэгэхгүй өнөөдөр энэ кинон дээр юм уу тайзан дээр гарахтаа нэг ярьчаад дараагийн бүтээл дээр дахиад нөгөөдгөрөө явж ивэл зэн чи нөгөө жүжигтэй чинь гараад ирнэ шүү дээ. Штамп болоод тэгин шүү дээ. Байдаг л нэг одоо хэлбэрээрээ байдаг л нэг хамгийн гол юм бол бидэнд одоо Мөнхөө агшийн маань бидний тархитлагонд жинхэнэ бүр суулгаж өгсөн юм болвол ерөөсөө
дүрийн дотоод сэтгэхүү, тэр дүрийн дотоод ертөнцийг эхлээ чи мэдрээtгээ. Тэрийг чи тэгээд өөрөөсөө хай. Олохгүй бол тэрийг өөр юмнаас хай. Энд чинь л нөгөө чи өөртөөгөө ажиллаа, дүртэйгээ ажиллаа гэж хэлээдсэн. Тийм л юу байхгүй юу тий. Тэгэхээр таны бас театрт бүтээсэн олон сайхан дүрүүд байна. Тэндээс одоо бас Ромео Жюльетта жүжигийн өрлөг гэхийн дүрийг бол бас ярихгүй байх аргагүй сайхан дүр 96 оны тий найдан дээр найруулагч тий их сайхан жүжиг болж исэн. Тэгэхээр тэр өрлөг жишээлбэл дүр дээр нэг дүрийг жишээлбэл жишээ болгож авъя л да тийм ээ. Өрлөг их дүр дээр та яг ажиллаж исэн ажиллагаанасаа бас театрт бүтээсэн дүрийнхээ гэсэн үг тий. Ажиллагаанасаа залуучуудаа сандаж хэлвэл бид гэхдээ их тодорхой юм хэлж өгвөл хүүхдүүд маань бас хэрэгтэй болов гэж бодоод байна. Ромео Жюльетта дээр бол найруулагч биднэрт бүрэн эрхийг өгч ирсэн. Яагаад уу гэхлээр Ромео Жюльетта жүжиг тавина. За одоо ингээл уралдаан зарласан. Тийм уралдаан зарлаад өөрөөр хэлэх юм бол Жюльеттад хин байх тоглох хүсэлтэй гэж олон хүн үсэж байгаа шүү. Тий Ромеод хичнээн хүн байна уу те. Тэгээд одоо өрлөг их тийм байна уу. Ерөөс ингээл дүр дээр уралдаан зарлаад за та нар одоо ерөөсөө хугацаа өгсөн. Баг болоод одоо энэ дүрийнхээ юм дээр ингээ ажиллаад үзүүлээ. Тэгээд тэр чинь найруулагч чинь өөрөө бүхэл бүтэн жүжигээ урьдчилаад харцсан өөрийнхөө яг тавих трактовка төсөөлөд бодцсон тэрэнд нь таарах тэр юуг л одоо гаргаж чадах жүжигчнээс сонгож авч ажиллах ийм л юутай байсан. Тэгэл яг энэний дагуу бол яасан. Ер нь манай найдаа найруулагч тэгж ажилладаг шүү дээ. Бас тамггүй төр дээр хүртэл бас яг тийм уралдаан зарлаж уран бүтээлчдийн өөрсдийнх нь одоо ингэж хөглж өгч хийж бүтээ гэсэн одоо сэтлийг нь төрүүлж өгч. Тийм. Тэгжээж тэндээс үнэхээр хий гэж зорж исэн хүмүүс бол ялхагдаал гараад ирдэг. Ер нь хийж бүтээж байгаа нь их илүү өвөрмөц. Тэгээд ч уран бүтээлч хор шал биш. Тэгээд за бэстэ инхээ бол ер нь нэг тиймэрхүү амплуаны хүн. Тэгэхээр би энэ талаас нь энэ дүрийг гаргая гэд эн чинь бас яг ингэ сэтгэн бодох. Яг үнэ. Тийм ээ. Өөрийгөө нээх энэ бүх боломж нөхцөлийг бол гаргаж өгдөг. Тэгээд тэр юунд орж иж өрлөг их маань бол манай гавьяач жүжигч урнаа дублерсэн тэндээ тийм бишээ урнаа Жюльетта байсан. Оюун сүрэн одоо дублераар явсан тийм. Ингэж гаргаж ажиллаж байсан байна. Та урнаагчийн багт байсан тийм байсан баггүй. Нөгөө тал нь болохоор одон чимэгч тийм гэж явсан. Тэгэл яг тоглолтын явцдаа солигдол ингээл явцдаг л та. Тэгэхээр би зүгээр тодорхой нэг жишээ хэлье гэхэд нөгөө жүжигчин өөртөөгөө ажиллах гэдэг дээр би яг өөрөө ингээд битээрээ туулж үтсэн юм юу байх вэ гэвэл би зүгээр нэг хоёр жишээ хэлье. Манайха нөгөө Ану хатан гэж жүжиг тавьсан. Тэгээ Ану хатан жүжигийг үтсэн одоо манай оюутнууд залуучууд байгаа бол жүжиг эхлэхэд яг миний монологоор эхэлдэг. Хөшиг ингээд нээгдэхэд айгүй их тийм олон зул асаацсан одоо нэг тахилын ширээний ард сууж байгаа миний монологоор эхэлдэг байхгүй юу? Энэ бол зохиолт байгаагүй. Тий, энэ бол байгаагүй юм. Зүгээр би яг Юмакс хатны дүрийг авчгаад зохиолоо уншаад, задаргаандаа ороод, судалгаа хийгээд ингээд явж хахад надад яагаад ч юм бүх юмны үндэс ерөөсөө л энэ Юмакс хатны одоо тэр юу сахил хүртэж байгаа асуудал, галдан бошготыг залах гэж байгаа асуудал энэ бүх юм болвол ерөөсөө л тэр нөгөө өөрөө хүүхдүүдээ нөгөө удам залгасан одоо энэ суурийг алдуулахгүй байх гэж хичээж явснаа гай юмаа гэдэг. Тэгээд энэ үүднээсээ би хинт Баатар найруулагчид хэлсэн. Тэгээ яасан чинь чи юу хийх гээд байгаа юм л гээл тэгж байна. Гэхдээ би нэг эхлэлийг нэг ингээд гаргачвал цаашаага миний юм ингээ явчих гээд байна гээл тэгсэн. За яг харъя. Үзье. Чи хийгээд ир гэтгсэн. Тэгэнгүүт нь л нөгөө монологийн одоо манай Минт сайхан гэж зохиолч. Тэрүүнгээр нэг гаргуулад шүүдэр цэцэгт өөрт нь нэг харуулад би үл бичиж чадахгүй шүү дээ. Тэр чинь бичдэг хүмүүс бичнэ. За тэгэж ячхаад тэгээс манай нэг 17 номерын өрөө гэд байдгийн уран бүтээлчтэй ордог. Тэгсэн Баатар найруулагч л тэгж. За Сараа
юу яан шүү. Чиний бодсныг нэг харъя даа гэл тэгнэ. За тэгэл бүх юмаа бэлдээл нэг жижиг хэрэгэл энэ чинь айгүй гоё шүү дээ. Манай театр ер нь их гоё шүү дээ. Жижиг хэрэглийн хүмүүс хувц мовц маань бүгд яасан чи юм үзүүлэх гэж байгаа мó гэж та бүх юм барайл ингээл бэлдээл ингээл ороод ирсэн. Тэгээ 17 номерын өрөөнд олж тэрийгэ хийж үзүүлсэн. Тэгэл яасан чинь л Хөрхөө Баатар найруулагч энэ байхгүй юу? Би энүүгээр жүжиг эхлүүлнэ гэд. Тэгээд гарч ирсэн байхгүй юу? Тэгэхээр энүүгээр би юу хэлэх гээд байна уу гэхээр зөвхөн оногдсон текст буюу оногдсон одоо яг ингэж дүрийнхээ одоо үгэн дээр энэ л байна гэж ажиллаа зогсохгүй бас уран бүтээлч хүн жүжигчин хүн бол илүү ухаж судалж түүх судалсны үндсэн дээр би надад энэ ижээ санаа бол гарч ирсэн. Тэгэхээр мөн л нөгөө багш нарын маань хэлдэг унш судал гэдэг маань л энэ байхгүй юу? Бас нэг жишээ би юу гэхлээр би яг залуучуудаа хэрэг болно гэдэг үднээсээ л ярьж байгаа шүү дээ. Түүнээс өөрийгөө дүгүйх гээд байгаа юм биш. Таны харин жишээ дээр ингээд кейс дээр ярих юм бол илүү залуучуудад маань хүрэх байх гэж бодож байгаа. Тийм. Тэгээд нөгөө Эдипхан жүжигэн дээр Йокста хатанд би явж исэн. За Софокли Эдипхан жүжигэн дээр Йокста хатны үхлийн тухай хэсэг бол зөвхөн зарц орж ирж хэлдгээр бичигдсэн байдаг байхгүй юу. Тэр нөгөө хүүтэйгээ ханилснаа мэдээд тэгээд өргөндөө очоод яаж өөрийгөө зүхэд яаж яагаад тэнгэр бурхандаа мөргөөд Йокста хатан одоо ингээд өөрийгөө ягуутгээд нас орчлаа гэдэг үгийг зарцгүйж орж ирж хэлдэг байхгүй юу. Тэгээд би яг тэрийг бас л яг ингээд бас зүгээр байж болохгүй ингээд нөгөөтгөө үзэл судлаад дээрэс нь бас дүрээ би чинь хүнд хүргэхийн тулд боломжтой хаана юу хийж болохоор байна гэдэг ийм юмнууд байж шээс тэ. Тэгээ тэр үүднээсээ найруулагчтайгаа ярьлаа. Дахиад төвшин найруулагчтай ярьлаа. Би энэ Йокста хатны үхлийг яг ингээд ил гаргамаар байна. Зарцгүйж орж ирээд тэгчлээ гэж хэлэх нэг өөрөө. Тэр Йокста хүүтэйгээ ханилснаа мэдсэний дараа ямар сэтгэл зүйтэй энэ дотор нь бүр юу байсан би тэрийг гаргаж үзүүлмээр байна. Зарцээрээ хэлж хамархан гэт тэгсэн найруулагч маань бас тэгж гэн. За би ч бас яг энэ давхай бодоод байгаамаа. Тэгэхээр яг сайн намайг сайн гэдэг. Сайн та яг ингээд өөрөө юмаа гаргаад тэгэж жүжигч өөрөө бодож байгаа юм чинь тэрийг л гаргана штэ. Тэгээд эргээд. Тэгээ бас нөгөө минь цайхандаа л хэлж байгаа. Минь цайхан за их чинь нэг инглиад яг ийм утга агуулгатай яг ийм монолог гаргаж өгч надад гэд. Тэгээд тэр нөгөө Йокста хатны одоо тэр тэнгэрт байгаа хин сонстаа гал нөхөртөөгөө ярьж байгаа хэсэг сүүлд амиа хорлох гэж хорм могоо барьж авдаг энтер гэд. Энэ бүх юмнуудыг бол яг цэвэр би өөрийнхөө дүртэй өөртөөгөө ажиллах гэж хичээж оролцсон ийм хэсэг байгаа юм. Энийг бол би болгосон. Тэгээд ингээ гараад ирэнгүүт найруулагчд хүртэл их гоё ингэж юу хүлээж авдаг. Зөв байн сайн. Одоо би таныг ингээд айгуу гоё энийг ч ариутгах ингээд сүүнд оруулъя гэд. Найруулагчд маань хүртэл бас их гоё юм идэ орж ирсэн. Эн чинь л ерөөсөө бүтээлч хандлага л байгаад байгаа юм л байж ажиллах хэрэгтэй. Тэгээд ингээд яриад байвал бас нэлээд идэв юм байна. Ер нь бол. Тэгэхээр одоо манай залуучууд бол жүжигчний мэрэгжил гэдгийн цаад бүр гүнд байгаа тэр углуургаар нь л өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө одоо тэр нэгэн тал чи энэ мэрэгжлийг сонгож авч байгаа бол мэрэгжилдээ үнэнч бүр эцсийн үзэх гэж л явах хэрэгтэй л гэж хэлмээр байна да. Харин тий. Тэгэхээр бас таны кинонд бүтээсэн олон дүрүүдээс надад тэр амьдралын нахиа киноны эхнэрийн дүр бол гахалтай тий. Би үзэх их дуртай. Тэгээд бас ингээ их ухаарал хайрлс юм бодууштай тэр хэлэх санаа сайтай кино. Эдгээр амар л да тий бас хэцүү амьдрал харуулдаг хэрнээ санаа нь бол амар. Ер нь бол яг хөө тэр дамдангуй найруулах штэ. Тэгээд ер нь уран бүтээлчдийн би ингээл ажаад ахад амьдралаас одоо юу гэдгийг суур авсан, амьдралаас ишлэл авсан, амьдралд болж исэн зүйлээс ингэ сэдвэлсэн. Яг тэгтээ өөрөө яг тэрийг мэдэрсэн. Тийм юмнууд ингэж бүтээлд орж ирэхээрээ их тийм хүнд
хүний зүрхэнд хүрэх нь арай илүү байгаад байх шиг надад санагдаад байдгийг. Тэр зохиолыг чинь Дамдунгой өөрөө бичээд тийм тэгээ бас нэг найзынхаа тухай ярьж байсан байхгүй юу. Тэгээ яг л энэ киноны юутай бол нэлээд ойролцоо. Ер нь тэгэл арх гэдэг юм бол хүнийг л эвддэг те. Хичнээн чадвартай байсан ч нэг юм өгөөл нөгөө хүний оюун ухааныг авчдаг. Цэсэр ормын дүр бол тийм юутай явдаг шүү дээ. Төмөрбатар дээр те. Тэгээд тэндээс улбатаагаар ер нь арх бол өстой жинхэнэ амьдралын дайсан болдгиймаа гэдэг юм бүгдийг одоо ерөөсөө их сайхан нэг гэр бүлийн юун дээр суурлуулад ингээ гаргаж өгсөн. Тэгээд дарсүрын эгч маань гэр бүлийнх нь хүн дарсүрэн гээд монтаж чинь. Тэгээд дарсүрын эгч маань хүртэл хэлдэг байсан. Яг бид нарыг ингээ зураг аваа хажуунаас ингээ хараад байсан. Манай тэрнтэй адилхан харагдаад, энэтэй адилхан харагдаад гэд тий. Кино гарсны дараач гэсэн над дээр одоо бас нэлээд хэдэн хүмүүс ирж уулзж байсан. Тийм энэ киног үзээд миний нөхөр одоо бас их сайхан одоо энэ муу туршлаа хаяад их сайхан одоо би тэд амар тайван байгаа гэх мэтийн жишээнүүдийг бол зөндөө хэлж ирсэн. Тэгэхээр энэ бол дүр сайн бүтсний одоо үр дүн шүү дээ тийм ээ. Тий одоо гэхдээ яг тэр үед Дамдунгайтай би чинь дөнгөж сургууль төгсчөөд нь бас л яг ингээл адилхан л хүний залуунаас бас л дутууд улмаг бодно бас л тийм ээ. Олон юм хийж хүн туршлага чинь шүү дээ. Тэг яг хөө алдаагаа л ер нь хүн эргэж олж харж чаддаг мэдрэгдэг л байх хэрэгтэй л дээ. Тэгээд би Дамдунгайтай ярьсан. Би чинь ихлээл Төмөрбатарыг ингээл согтоо ороод ирэхэд л нэг сургууль хийж байхад ихлээл энэ кино үлдэрийн павильон дотор авч ийсэн. Бүр сайхан өрөө засцсан. Аюу сайхан кино зураг авах айгу гоё нөхцөл байсан шүү дээ тэнд чинь. Гэсэн чинь би чинь текст тавьсан. Загнаал чи старихуулаа да гэж амар загнаал ингээл үжиж чинь. Дамдунгай ингээ хараад сууж яснаа. За энэ сцен дуусна уу гэдэг. Дуслаа л гэдэгсэн. Наашра минийхөө гэх дуудлаа. Тэгээд гэж би ч халаад өгсөө тэнд чинь зүгээр хашгираал нөгөө хүн буруутай учраас би чинь ихнэр хүн загнаал байна л да нөгөө чинь тий. Тэгэхэд тэгжээс. Хэрвээ энэ одоо баяраа Төмөрбатарын дүр чинь баяраа байхгүй. Баяраа ийм ингэж их арх хуугаад ингээд ирэхэд ирээд ингээд агсан тавьж яхад чи урдаас нь эм арслан шиг ингээд байгаад ах юм бол энд ямар ч одоо бидний одоо энэ юугаар хэлэх санаа гарч ирэхгүй. Харин эрүүл болсныхын дараа бол чи чалчиж өгч болно. Тэгээд нэг бас нэг жишээ ярьжсэн байхгүй юу. Нэрэл тэгдэг юм байлаа даа гэж. Тэгээд би чинь яана би өста буруу ботцсон. Нэг л мундаг би чинь нөгөө төгсөөд нэг удаагүй байсан хэлэхүү цаашдаа нөгөө бас нэг хүнд муугаа үзүүлэхгүй би ч одоо бас жүжигчний мэрэгжил эзэмссэн ингээл нэг илүү тэр юм бодогдоод ахаас болохоос биш яг нөгөө дүрийнхээ тухай бас ухар мөчөд ботсон юм. Тийм ч учраас одоо миний амьдралын хааны дүр хүмүүст тэгж хүрдэг болсны гол сэжим гол чиглүүлгийг бол манай найруулагч Дамдунгай надад бол гаргаж өгсөн. Тэгээд л ерөөс ингээл араас нь үглээлд ингээл яриад ингээл яваад вэ чи битээ тэгэлдэ гэсэн хэрнээ ажил дээр нь очиж нөхрөө хамгаалж яваад архин гарцны дараа бол харин үгэлж яншиж ингэж болно чи. Наа чи сохтуу хүн хизээж чиний үгийг хүлээж авахчгүй улам ингээл асна. Тэгээ чи им аслан энд ир аслан. Нэрэл тийм дээр гэж бодож мундаг ингээд жүжигчэнтэй ажиллах ажиллагаа дүрийг яаж өөрөө бас дотроо хартсан байна уу найруулагч маань их сайхан чиглүүлж өгсөн. Ер нь мундаг найруулагч байсан шүү манай Дамдын найруулагч. Таны тоглосон бас Цэцмагны кино байдаг шүү дээ тий. Тэгэл тэр кинон дээр бас та гомсронгой энтертэй аав нь бол тоглодог тий. Тэгээ тэр киноноос одоо харахад бол олон сайхан уран бүтээлч, ахмад уран бүтээлчүүдтэй ажилласан. Тэднээс тэр олон гайхалтай хүмүүсийн туршлагаас маш их байлгүй байсан баг тэр тэгэлгүй яах болж авах хугацаанд тийм ээ. Театрт олон дэлгэцэнд тий. Тэгээд ер нь бол ингээд нөгөө алдар цалтай ахмадууд маань мэдээж одоо тухайн одоо бүтээлийн хамт олон театрын ч гэсэн ингээд тэд нар чинь залуудаа хийдэг юмаа хийцэн асар өндөр одоо хүндэл хүлээцэн улсууд учраас ингээд голцоо ингээд тустай байждаг байхгүй. Одоо тустай өрөөнд байна. Кинон дээр гэхэд ч гомсронгойн гэргээл тустай юм гэртэй байна. Тэр болгон бид нар ингээд авахгүй ш. Тэгэхэд л ингээд харахад байгаа байдал нь л ерөөсөө бид нарт ингээд ерөөсөө л ийм багш болдог.
багшлаад өгчдөг. Бид нар тэнд унтаж байхад л гомбсронгоо өглөө босцсон дасгалаа хийгээл явж байна. Гэл хоолойныхаа дасгалыг хийгээл гантил барьцсан ингээл тэр өглөө тэр натур дээр чин гэр тойрол яваал ямар мундаг байс та. Тэр хүн чин жүжигчин хүн эрүүл байх хэвээр. Тийм биз дээ. Эрүүл ээжэж, эрүүл ухаанаар тэр дүрд хандаж гаргана шүү дээ. Тийм биз дээ. Тэр бүх юмнуудыг хийн. Тэгэл дуу хоолойныхоо дасгалыг хийн. Тэгэл текстэн дээр ажиллаж байхдаа хүртэл ингээл бид нар одоо яг ингээл яадаг шүү дээ. Миний хувьд бол бити текстээ хоосон цээжлээдээ гэж хүүхдүүдтэй тэгж хэлдэг байхгүй юу. Тэгэхэд гомсронгоо энэ төр бол үшээ ингээд яг өөр юм болгоцсон. Ажиллаад идэх байхгүй. Би тэгээ хараад гайхдаг. Энэ одоо хоосон тогтоогоод байгаа юм болов яагаад байгаа юм бол гэж бодоод ингээл харна штэ. Тэгэхэд яг юун дээр ингээ очиход хамтран тоглогчийн юмыг мэдгэлцсэн байхгүй юу. Тийм тохиолдол байна ш. Одоо яг ингэхэд ингэн одоо өөрөөр хэлэх юм бол сэлэнгээ бол яг надад энэ дүрийнхэн шугамыг хүртэл тэр хүн өөрөө ботцсон. Энэ хэсэг дээр сэлэнгээ надтай ингэж харьцсан тэгтэн би ингэн гэж байгаа учраас манер текстээ өөрөө яг ингээ тогтоогоо явж байгаа. Түүнээс яг ганцаараа ингээ хоосон цээжлээ тогтоогоод байгаа биш. Тэгэхээр энэ чинь айгүй том чадвар байхгүй. Тэр сцен дотор энэ чинь ганцхан хүн биш шүү дээ. 3-4 хүн байгаа шүү. Тэ? Тэгэхээр тэр бүх дөрүүдийн дотоод шугамыг яг энэ сцен дээр ямар маягаар харьцаж хандах уу? Тийм маягаар юмнууд барьж ажилладаг. Тийм юм байлээ. Их мундаг. Тэ. Одоо Ахмад уран бүтээлчдэн нэр алхах гიშгэх харцнаас нь хүртэл суралцаал явах тийм шүү дээ. Тэр бол яг үнэ. Бүхий л зүйлээрээ одоо үлгэрлэн дагуулж одоо бид нэг урайлан дуудаж идэг тийм. Тэгэхээр одоо би зүгээр яг ингээл багшаараа ингээл харж байхад бол боддог байхгүй. Чи тэг инг гэж бол юусоо хэлдэггүй. Тэгэл үгүй одоо тэгмээр байна, ингэмээр байна ч гээд байхгүй. Зүгээр л өөрийнх нь эрхэм зориг тэ юмаа хийгээл явна. Тэнд илүү дутуу юм алга. Тэр чинь аандаа ингээд миний анхаарлыг ингээд татаад ирдэг байхгүй. Бид энэ хүн чинь ингэж ажилтдаг юм бэ? Чи би ингэж хийж чи энэс суралц гэж хизээж хэлэхгүй. Тий. Ерөөсөө байгаа байдлаараа л би хүнд үлгэрлэж гин гэж бодохгүй. Ерөөсөө л хийх юм ал хийгээд явна. Энэ юмыг хийхдээ маш тийм одоо юу гэдгийг театран гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг бол харин хэд хэдэн удаа залуу уран бүтээлчдийн дунд хэлж байгаа юм бол би сонсч байсан. Тэр л сэтгэл нь л хүнийг өөрөө ирэхгүй л яг ингээл татдаг юм шиг байгаа. Тэгэхээр одоо манай соёл урлагийн салбарын одоо жүжигчд бол яг сая Монгол улсынхаа соёл урлагийн салбарыг гол түүчилж байгаа төлөөлөгчд байдаг тийм. Тэгэхээр энэ хүмүүсийн маань жүжигчдийн маань ёс зүйн асуудлын талаар та бас залуучуудтай бас үлгэрлээд тийм сайхан зөвлөд хэлвэл. Энэ бол айгүй чухал асуудал байхгүй юу? Бид нар яг уу ингээд 9 сарын 1-нд 1-р курс авангууд хамгийн ихний хичээл бол театрын ёс зүй буюу уран бүтээлч хүн байх ёс зүй гэж юу вэ гэдэг яг ийм хичээлийг бол ордог. За миний хувьд бол тогтмол одоо ингээд 1-р курсээс. Тэгээд энэ хичээл бол ерөн хичээлийн явц дундаа бол байнга ингээд яригдаж явж байдаг. Ер нь хүн нөгөө юу лээ хүн хэлэхээс нааш цаашгээс нааш гэдэг шүү дээ. Тэгэхээр байнга ингээд хэлж явж байдаг. Энийг хэлэх ёстой юм байгаа юм тий. Тэгэл одоо энэ хэрвээ чи театр урлагийн хүн болёо гэд хэрвээ чи жүжигчин болёо, найруулагч болёо гэж яг л энэ л юмыг сонгож авсан л бол ерөөсөө өөрөөсөө л бүх юмыг эхлэх хэрэгтэй. Ангид бол 34, 5, за 40-од хүүхэд байлаа гэхэд 40 янзын гэр бүлд өсөж хүмүүжсэн 40 янзын одоо төлөвшөлтэй ийм хүүхдүүд орж ирдэг шүү дээ. Эднэрийн чинь нэг одоо зорилгооных нь үүднээс нэг юм руу төвлөрүүлэхийн тулд энэ өөрөө эхлээд хүн байх энэ ёс зүйн юм л хамгийн чухал байдаг юм байна да гэдгийг би ер нь энэ явцад бол нэлээд харж байна. Нилээн хилж байна, нилээн оролдож байна, тий. Тэгэхдээ намайг оюутан байж хахад ган төмөргөө
одоо сувдаа багш өшөө юм блэ жамсран жавгаа энэ төр нэг ирж отело жүжиг тавих гэж байна гэд мөнхөө агш маань тэгэхэд уран чадварын хичээл орж байгаад уурж авчирч нэг уулзалт хийлгэсэн юм. Тэгэл бид нар чи театрын томчууд ирсэн гээл хэвээр гайхал хэвээр бишрээл хэвээр чигтэйхэн сайхан уулзалт боллоо. Тэгээд ярьж хахад тэрэн дотроос би нэг л үгийг айгуу сайн ойлгож авсан. Юу гэхээр ган төмөргөө хэлжсэн байхгүй юу? Хэрвээ та нар одоо жүжигчин болёо л гэж бодчих л байгаа бол хүний хувьд хүн байх ёстой шүү. Тэгээ тэр үед нь би бодож илаагүй энэ одоо хүний хувьд хүн байна гэж одоо юу яриад байгаа юм те ямар сони юм бэ. Тэгтээ энэ том хүн хэлж байгаа нэг л юм хэлээд байна даа л гэж боддог байсан. Тэгэхээр энэ маань бол уран бүтээлч хүн байна гэдэг бол бид нар бол энэ мэрэгжил бол үргэлж өөрөөрөө байдгүй, өөр хүний ертөнцөөр амьдардаг, өөр хүнээр одоо бусдтай харьцдаг, өөр хүний одоо юу бусдад ингэж таниулдаг ийм мэрэгжил. Тэгэхээр тэнд чинь янз бүрийн үзэл бодолтой, янз бүрийн зан аран шинтэй, янз бүрийн хүмүүс байгаа. Тэгэхээр чи хүний муу үздэг ч юм уу, чи хүний үгийг тоодгүй ч юм уу, чи одоо нэг яадгийн нэг тийм арга цаасан цаг нөхцөөсөн аран шинтайч байх юм билүү те. Ийм байх юм бол энэ олон ертөнцийн юм руу бол орч чадахгүй. Тэгэхээр чи хүний хувьд хүн байх ёстой гэдэг чи хүн ямар байх ёстой юм бэ? Тэ энэ бүх юмыг чи мэдэрсэн тохиолдолд тэр олон янзын төрлөө өөрөөрөө орно гэдэг энэ л үгийн утга байдгийн байсан байна да гэж би бол бодож одоо ч гэсэн оюутнуудаа бол энийг хэлж байдаг. Зүгээр бүх юмыг арга цаасан, бүх юмыг одоо ингээд өнгөрөөжсэн хүн бол тэр дүрийг авчгаад яаж ажиллах юм? Тийм биз дээ. Бүх юмыг чи хүний үүднээс мэдрэх хэрэгтэй байхгүй. Зовлон, жаргал одоо юу байдгийг те баяр, баясал, хайр, дурлал одоо бүх юмыг бүгдийг тэгсэн тохиолдолд чи тэр дүрд хандах хандлага чинь бол өөрөө аяндаа чамайг хөтлөөд явчихнаа гэдэг л одоо учир байж тэл гэж ингэж боддөө шүү дээ. Сүүлийн үед ер нь бол нэг юм хандлага байгаа дээ. Нэг хичээл сургуультай муу хүүхдүүд ч гэдэг юм уу тааруу ханд байдаг хүүхдүүд. За тэгэнгүүтээ нэг жоохон дуулдаг ч юм уу бүжгэлдэг хүүхдүүд. Манай энэ хүүхд жүжигчин болно л гэдэг. Тэгээ жүжигчин болгох чи. За ер нь их оноо нь муу, тоондоо их муу жүжигчин болгох чи л гэдэг. Тийм хүмүүс бол нилээдгүй таарчилсан байна. Тий байгаа тий. Тэгэхээр энэ жүжигчний мэрэгжил гэдэг одоо яг үнэхээр одоо тоондоо муу хүмүүс орчдөг юм уу? Эсвэл яг зөвхөн дуулдаг бүжгэлдэг жоохон аманцэр гэдэг юм уу юу гэдэг те өөртөө ихтэй тэр хүмүүс шууд орчдөг юм уу гэдэг ийм асуудал бас байгаад байдаг тий. Зүгээр яг хуу энэ нь бол зүгээр нэг тийм нэг өнгөцгөн харсан тийм л юу юм л да. Одоо нэг үзэл бодолч гэх юм уу хашийн тийм л юм байгаа юм л да. Хамгийн түрүүнд л одоо хүн чи хэрвээ жүжигчин болох гэж байгаа бол эхлээд өөрийгөө таньж мэдгэл хэрэгтэй. Миний одоо хүмүүст хэлдэг үг бол эхлээд яг үнэхээр чи өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Би үнийг зүгээр хобби маягаар сонирхоод байна уу? Үнэхээр би яг ингээд амьдралынхаа бүр эрхэм зориг болгоод чин хүсэл мөрөөдөл болгоод ингээд яваад байна уу те? Энийг л таньж мэдэх хэрэгтэй. Эн чин зүгээр маш ол энгийн юмн дээр өөрт чинь бол танигдаал ирж чинь. Түүнээс зөвхөн тэр эцэг эхчүүдийн хэлж байгаа одоо хөндлөнгөөс тэр хүмүүсийг чи юм болох ёстой гэж яриад байгаа талын юмнууд бол хамгийн гол нь одоо юу гэдэг юм те нэг юм олонд танигдсан одоо үнэлэгдэж байгаа байдлаар нь энэ хүнд ч нэг тэгжиж болмоор юм шиг гээд ингээд өнгөцгөн хараад тэгж хэлээд байгаа юмнууд бол байна. Хамгийн гол нь одоо өөрийгөө л таньж мэдэх хэрэгтэй. Зарим хүүхдүүд бас манай сургуульд элсэж орохыг хүсэж байгаа. Гэхдээ зөвхөн од олно гэж боддог тийм өнгөц харж, өнгөц дүгнэж, жүжигчний мэрэгжлийг амар хялбараар дүгнэж тийм ээ. Од олно, кинонд тоглоно, тийм одоо алдартай жүжигчин боломж гэдэг юм өнгөц дүгнэж орж идэг. Гэтэл яг бодит байдал дээр бол манай жүжигчний мэрэгжил бол маш хүнд хөдөлмөр байдаг шүү дээ тийм ээ. Ястаа нэг уурхад ажилдаг гэдэг шиг тийм шүү дээ. Тийм яг зүгээр ийм нэг хүн нэг өөрийн нэг идеал байна шүү дээ. За би яг бол тэрдэн жүжигчин шиг болох юмсан гэдэг юм уу. Би нэг сувдгаатай адилхан шиг болох юмсан ч гэдэг юм уу те. Тийм идеал байлгүй яг уу. Тэр юугаараа бол тэр хүсэл мөрөөдөлтөө
ингээд хөтлөгдөөд тэрүүгээрээ жигүүрлээд явахыг бол үүсгэх арга байхгүй. Гэхдээ суралцах гэж орж ирсэн хүүхдүүд маань ингээд нөгөө эхний одоо семестрээс л мэдэгдээд эхэлдэг. Зарим нь ч шулуух хэлдэг. Багшаа би барахгүй нэ. Би буруу юм бодож ирсэн байна гэд эртгэн зам мөрөө хөөгд ингээд явдаг. Зарим нь ч бол одоо яг ингээд дин дун явж яснаа гинтхэн ойлгоод ирэх одоо оюутанч байна. Зарим нь тууштай. Тийм, тууштай ч юм байна. Ер нь бол тэгэл миний л хэлдэг юм. Их л олон юм дээр өөрийгөө таних хэрэгтэй л дээ. Тэгэхээр та бас Ахмад уран бүтээлчийн хувьд за бас багш хүний сургууль мужуулагч хүний хувьд одоо Монголын театрын ирээдүйн хөгжлийг яаж харж байгаа вэ? Театрын хөгжлийг бол би үргэлж одоо гэрэлтэй гэгээтэйгээр хардаг. Театр маань өнөөдөр одоо 90 жилийн үрийг үзэж байна. Анх мэргэжлийн театр үүснээс хойш 1931 оноос эхэлсэн. Энэ хооронд бол театр бол яг үе үеийн нийгмийн одоо өөрчлөлтүүд, үе үеийн одоо тэр ард түмний үзэл бодол, оюуны хэрэгцээг хангасан бүтээлүүдээрээ бол одоо яг ажиллаж тийм ээ. За энүүгээрээ бол баалж бол театрын үүрэг оройлыг бол нийгэмд бол гүйцэтгэж ирсэн. Энэний нэг тод жишээ гэх юм бол өнөөдөр одоо манай театр маань бол дэлхийн болоод Оросын маш олон сонгодог бүтээлүүдийг бол тавьж үзэгч олондоо хүргэж байна. За мөн бас яг ингээд өөрийн орны ч гэсэн одоо зохиолчдын сонгодог бүтээлүүдийг бол тавина. Сонгодог бүтээлийг тавьдаг театр гэдэг бол өөрийнх нь ерөөсөө хэлэгдэх өнгө төрх нүүр царай юм аа. За тэгээ энэ жил одоо удахгүй 11 сард 90 жилийн ойгоо бид нар тэмдэглэх гэж байна. За театрын бүрэлдэхүүнээ ингээд харахад бол хамгийн ахмад нь гэхэд л одоо Содогш маань, Цэрэндавг ах маань, Мегмарнара ах маань гэд араас нь би орж ирсэн. Ер нь бол тэгээд одоо бүрэлдэхүүн баг бол их залуучж байгаа. Үнэхээр одоо яг залуучуудын одоо нуруунд дээр залуучуудын одоо тэр ур чадвар дээр энэ театр одоо цаашлаад улам одоо хөгжих болно. Хөгжөхдөө дэлхийд олон улсад танигдсан ийм бүтээлүүдээр, ийм уран бүтээлчдэр бол одоо өөрсдийнхөө нүүр царайг таниулах байхаа гэдэгт бол бүрэн итгэлтэй байна. Тэгээд энэ театрын маань залуу уран бүтээлчдийн дийлэнх нь бол манай сургуулийн бүтээгдэхүүнүүд байдаг. Одоо ч байж байна. Маш сайхан одоо театраа гэсэн сэтгэлтэй, мэрэгчлээ хандах хандлага нь хүртэл эндээс олж авсан ямар сүрхий одоо тийм итгэх зүтгэлтэй хөдөлмөрч ийм хүүхдүүд бол одоо манай театрт бол байна. Тэгээд энэ театрын маань бас нэг уламжлал болсон нэг зүйл юу гэхээр театрын дээр театр студ гэж байдаг. Тэгээ энэ студээр бол дамжиж одоо мэрэгшээд тэгээд театрын үндсэн жүжигчд болдгийм аа. Одоо бол 10 гаруй хүүхдүүд нэмж театрын маань залуу уран бүтээлчд гэдэг энэ одоо залуу жүжигчин гэдэг одоо яг эрхэм цолын нэрийг авахд одоо бэлэн болцсон ийм уран бүтээлчд бол ажиллаж байна. Ер нь тэгээд театрынхаа хамт олондоо болон залуу уран бүтээлчдтэй театр урлагийг хүндэтгэн театр урлагтай үргэлж хамт байдаг үзэгч олондоо хүртэл хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. За баярлалаа. Тэгээд соёл урлагийн сургуулийн Swiss podcast маань өнөөдрийн зочноор хүрэлцэн ирж оролцож тийм ээ. Тэгээд оюутнуудад залуучуудтай, залуу уран бүтээлчдтэй хандаж одоо театрын урлагийн тухай өөрийн одоо чин сэтгэлийн үгээ өөрийнхөө уран бүтээлээр дамжуулж бас илэрхийлж хэлсэн танд бол маш их баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Сургууль хүмүүжүүлэх их хүсэд тань их амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. За баярлалаа.